Та энэ амьтдыг үргэлж дагуулж явдаг уу? Урлан чинь их ядуу харагдаж байна. Гэхдээ битгий санаа зов. Ядуу орон зайнаас агуу солиорол төрдөг юм. Манай урлан руу явъя. Чи яаж ядуу байхаа? Би яаж баян галзуурхаа ярилцъя. Та яагаад цагийг хайлуулж сурсан юм бэ? Цаг хатуу байвал дэндүү бүдүүлэг. Харин би бодлыг зөөлөн уян хатан гэдгийг харуулсан. Үүнийг ойлгохгүй хүн цаг баригчл байдаг. Та өөрийгөө суутан гэж боддог уу? Боддоггүй мэддэг. Сюрреализм гэж танд юу вэ? Миний доторх эмх замбраагүй байдал. Логиктэй харагдах мөч. Таны сахал яагаад тийм итгээд вэ? Миний сахал бол миний гарын үсэг. Зарим хүн нэрээ би сахлаа үлдээдэг. Та энгийн амьдралаас айдгүй. Айдаг биш. Зүгээр л уйддаг гэраа. Энгийн байдал бол уран бүтээлчийн нойрны эм. Зүүд таны бүтээлд нөлөөлдөг үү? Зүүд бол миний ажил олгогч. Би зүгээр л гүйцэтгэгч. Хүмүүсийг та ойлгодог уу? Заримыг нь заримдаа харин өөрийгөө ойлгоход нас хүрэхгүй байж магадгүй. Урлаг юунд хэрэгтэй вэ? Амьдрал хэтэрхий бодит байхаас аврахад Гаала гэж юм бэ? Гаал бол ихнэр биш. Миний галзууралд захирагч суутанд минь сахиул. Та яагаад гаалаагүйгээр өөрийгөө төсөөлдөггүй вэ? Учир нь би мөрөөддөг хүн. Харин гаалаа мөрөөдлийг бодит болгодог хүн. Гаалаа таны амьдралд хайр уу? Хүч үү? Хайр бол сул үг. Гаалаа бол миний хувь заяаг атгсан гар. Та Монголд төрсөн бол баян байх байсан уу? Мэдээч би тэмээ унаад сюрреализм зарна. Ноёд миний сахлыг алтлаад би өөрөө алтнаас илүү үнэтэй болно. Анхны хийсэн киноныхаа талаар юу гэж боддог вэ? Киноны байсан уу, зүүд байсан уу би мэдэхгүй. Гэхдээ хүмүүс ойлгоогүй гэж хэлсэн. Тэгэхээр би амжилттай гэсэн үг. Мөнгө таныг эвддэг үү? Эсвэл бүтээлээ эвддэг үү? Мөнгө намайг эвдээгүй. Мөнгө өөрөө миний өмнө эвдэрсэн. Би түүн дээр гарын үсгээ зурсан. Та яагаад тийм өнгөрөө юм бэ? Учир нь даруй занг дундаж хүмүүс л хэрэглэх ёстой. Та яагаад ийм итгээ төвцөлдөг вэ? Хүмүүс нүдэрээ боддог. Би тэдэнд тусалдаг. Манай подкастын ивент тэтгэгч TTI чочод бодол танд энэ шоргоолсны зурагтаа Монгол хутлыг бэлгэлж байна. Би бас чамд бэлгтээ харилцуурахтайгаа холбоотой байгаарай.